Команд хөр нэгтлээ шүү дээ тий. За сайн байцгаана уу. Сэтгүүлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За хөдөлмөрийн үндэсний сангаас өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг хийлгэж байна. За ингээд би хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүсээ их л танилцуулаад тэгээд дараа нь асуудлаа ярья. За миний зүүн гар талд манай хөдөлмөрийн үндэсний сангийн өдөр зөвлөлийн гишүүн Банзарагчийн дугур сүрэн. За миний бие бол хөдөлмөрийн үндэсний сангийн тэргүүн Сүхбатын Зоригт Баатар. За миний баруун гар талд хөдөлмөрийн үндэсний сангийн өдөр зөвлөлийн гишүүн Мөнхтөр. Түүний цаана өдөр зөвлөлийн гишүүн Бямт Дэлгэр гэсэн ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг хийж байна. За бид нэр цаг хадлаггүй яарчилж энэхүү хэвлэлийн хурлыг зарлж байгаа. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа Эрдэнэтийг Монгол улсын Эрдэнэт мандаа үйлдвэр Эрдэнэтийг тойрсон асуудал сүүлийн өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнөөс ахуулаад өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Тойрсон тал талын байр суурь маргаанууд явж байгаа. 2016 оны сонгуулийн өмнө сайхан бэлгийн засгийн газар Эрдэнэт үйлдвэр Монголыг холлоо гэж мэдээлэл хийсэн. Маргааш нь 49% гадны компани авлаа гэсэн, нөгөөдөр нь Монгол компани авлаа гэсэн ийм мэдээлэлүүд хийсэн. Түүнээсээ болоод ардсан нам 2016 оны сонгуульд бол ялаг түлээсэн. Улмаар Монгол ардын нам гарч ирээд 65 суулд аваад олон болоод 49%-ийг буцаагаад төр авлаа гэдэг мэдээлэл гаргасан. 2017 оны Улсын хурлын 23 дугаар тогтоол гарсан. Засгийн газрын шийдвэрийг хүчгүй болгосон. Төрийн байгууллагын тухайн шатны байгууллагын шийдвэрийг дээд шатны байгууллага нь хүчин төгөлдөр бус гэж үзэж болдог. Үүний дагуу ийм шийдвэр гаргаа ингээд явж байгаа. Гэвч Монголын ЦИС корпорац буюу Mongolian Copper Conversion компани өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад ажилласаар байна. Тэгэхээр улс төр бизнесийн манан бүлэглэл олон жилийн турш энэ Эрдэнэт үйлдвэрт бараа материал шахаж ирсэн. Уг бүлэглэл улам томорч өдгөө Эрдэнэт үйлдвэрийг цаашлаад Монгол улсыг залгахыг санаахж байгаа. Тус үйлдвэрийн 49%-ийг худалдааны замаар авахдаа олон улсын гэрээг зөрчиж төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халтсан гэж улсын хурл үтсэн. За улсын их хурл засгийн газрын тогтоол шийдвэр гарсан хэдий ч мафийн бүлэглэл Эрдэнэт үйлдвэрийг ард түмний мэдэлд эргүүлэн өгөхгүй нэ. Олигархичсан бүлэглэлд үйлчлдэг тэдний гар хөл болсон шүүгч нар Монгол улсын үндэсний эрхшгийн эсрэг ажиллаж ирлээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд гарсан захиргааны хэргийн болон иргэний хэргийн дам заалдах шатны шүүгийн шийдвэрүүдээс харж болно. Би та бүхэнд энэ шийдвэрүүдийг өргүүлсэн байна. Олон жилийн турш Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжөөр хоц сүрэн босч өндөр настангуудын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, багш нар эмчнэрийн цалин хөлс гээд Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг бол Монгол түмэн тэр аяараа мэднэ. Нэг 9 доо Эрдэнэт үйлдвэрийг үнэгээр зүүрлэх юм бол сайдын үнэгээр зүүрлэх юм бол сүүгийг булаацалддаг байсан бол нөгөө үнэгийн хаа гуяар нь салгаж аваад ард түмнээс салгаж хувааж идэх ийм л зорилго, ийм л ажиллагаа явагдаж байгаа гэж харж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 51% гадаадын банкны барьцаанд орж иргэн эрг хэсэг нь тодорхойгүй байдал үүссэн. Аль хэзээний 51%-ийг олигарх эдийн засгийн мафийн
бүлэглэлүүд ард түмнээс урдаад гадаадын банкнд барьцаан тавиад идэгдсэн байгааг та бүхэн санаж байгаа. 49 нь одоо үлдэгдэл 49 дээр нь найдлах төр засгийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрүүд 49% авсан нь илэрч манан бүлэглэлийн гаддан хийсэн эдийн засгийн эрүүгийн хэргийг шалгах шудраг тогтолцоо өгүүлэгдэж байгаа гэж бид үзэж байгаа. МАП-ийн хууль бус хяналтын байгууллагад өөрсдийн гар хөлөө шургуулж тэднэрээр хүссэн шийдвэр тогтоолоо гаргуулах болжээ. Энэ нь юугаар илэрч байгаа вэ гэхээр зэрэг бизнесмэнүүдийн дунд, жирийн ард иргэдийн дунд нааш шүүгч чинь тэр компани шүүгч, энэ компани шүүгч, тэр бүлэглэлийн шүүгч гэдэг яриануд гарч ирсэн. Нэг эсэндээ эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн гэсэн шүүгч нартай болсон гэсэн үг. Тэрийг жирийн иргэдч мэддэг. Жирийн бизнесмэнүүд хоорондоо ярихдаа ярьдаг. Тэгэхээр шүүхийн хараад бус байдал улам алдагдаж ард түмний эсрэг ажилдаг авраг машин болж хуурлаа. Өнөөдөр эсвэл энэ шүүхэд шинжилэл хий, зайлшгүй тийм цаг алдахгүй хийх зайлшгүй юм шаардлага бүхэл баялаг бол эсвэл гадны өмч болоод ингээл дуусгана. Ард түмэнд юу ч үлдэхгүй. Ард түмэн юугаараа тэтгэмж, цалин хөлс, дулаан захилгаан, хүүхдийн мөнгө юу гаргах гэдэг юм бүүн. Дахин зээлээр ингээд бол амьдраад байхгүй. Тийм учраас бид нэр уриалга гаргаж байгаа. Цаг алдалгүй энэ шудраг бүс зүйлтэй тэмцье. Энэ шүүгчнээс хариуцлага тооцъё. 2018 оны 4 сарын 17-нд 12 цагт ялтын талбай дээр монголчууд бүгдөө цуглаач. Бүх улс төрийн намуудыг хөдөлмөрийн үндэсний намын зүгээс уриалж байна. Улс төрийн намуудад маш олон шудраг гишүүд байна. Тэр бүх хүмүүсийг Монголынхаа төлөө энэ дээр дуу хоолойгоо нэгтгэж. За олон нийтийн байгууллагууд байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын үйлдвэрчний эвлэл, эмч нарын үйлдвэрчний эвлэл гээд салбар 13 холбоо байгаа. Ажил олгогч эзэдийн холбоо байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч ахмад наснууд гээд бүгдийг уриалж байгаа маа. Монголын үндэсний язгуур эрх ашигаас дээгүүр хамгийн чухал зүйл гэж байхгүй. Энэ дээр одоо алин болгон хэрэглэх юм, алин болгон юм гацаатай байх юм. Ард түмний өмч болцсон юм шиг, болоогүй юм шиг, 49% хувийн компани авцсан юм шиг, аваагүй юм шиг, 51 дээр нь бид нэр Монголын өмч байгаа юм шиг, эсвэл тэр стандарт банк гээд стандарт банкнд ятууд хөрөнгө оруулсан гэж байгаа шүү дээ. Тэр ятуудын мэдлэлд очсон ч юм уу, гүү ч юм уу, энэ дээр тодорхой бус байна. Би аль нэгэн намын талд бид нэр ерөөсөө ороогүй. Аль нэгэн бүлэглэлийн талд ороогүй. Энэ дээр шудраг ус хэрэгтэй байна. Хэн нэгэн өнөөдөр энэ асуудлыг ярьж хөндөхгүй бол хэн ч ярихгүй бие биенээсээ айгаад байгаа мó, айцтай байгаа мó. Засгийн газар нь шийдвэр гаргадаг. Улсын хурлын шийдвэр гаргаад засгийн газартаа өгсөн. Засгийн газар нь төрийн өмчийн хороо руугаа чиглэл өгсөн. Төрийн орон өмчийн хорооны шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэрийг захиргааны иргэн шүүгтээр бүртгэлзүүлээд гацаацсан. Ийм л байдалтай байгаа. Тэгээ энэ нь бол би удахгүй энэ улсын дээд шүүхээр нэг эцлэх юм болов. Эцлэхдээ аль нэг болгоорохын талд ямар нэгэн одоо улс суургүй судалгаагүйгээр шийдвэр гарчихгүй дээ, буруу зүрх шийдвэр гарчихгүй дээ. МАП-уудын ашиг сонирхол орчихгүй дээ гэдэг үүднээс энэ дээр олон нийтийн хяналтыг бий болгохын тулд бид нэр жагсаал цуглаан зохион байгуулж дээд шүүхийн удирдлагуудад шаардлага өгнө. Ялтын талбай дээр өнөөдөр 4 сарын 17-нд 12 цагаас бид нэр жагсан дээд шүүхтэр очиж шаардлага өгнө. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар сайн дураараа огцрох саналыг тавина. Сайн дураараа огцрохгүй тохиолдолд бид нэр огцордог газар нь шийдвэр гаргадаг газрууд нь шийдвэрээ гаргаа гэж шаардлага тавина. Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурл, засгийн газар,
холбогдох бүхий байгууллагууд нь шаардлагатай байв. Эрдэнтийн асуудал дээр та бүхэн мэдж байгаа үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан. Төр захиргааны байгууллагуудад нэгсэндээ засгийн газрын шийдвэрт хөндлөнгөөс үндсэн хуулиараа шүүх засаглал оролцохгүй гэдэг оролцох боломжгүй гэдэг үндсэн хуулийн дээр заасан тийм үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт байгаа. Энийг одоо олон нийт маань одоо анхаарлаа хандуулахгүй энэ болохгүй нэ гэдгийг би нэгдүгürt хэлж байгаа. Бид шудраг ёсыг нэхэх, өмчөө хамгаалах, мафийн бүлэглэлтэй тэмцэхийг Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнээс уриалж байна. Энд нам эвсдийн ялгаа, үзэл бодлын зөрчил, шашин шүтлэгийн байдал огт хамаагүй бүгдөө эрдэнэ үйлдвэрийн аврыг монголчуудын амжилгаа болсон эрдэнэ үйлдвэрээ ядаж монголчууд нь үлдээ гэсэн ийм чин сэтгэлээс өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг хийж байгаа маа. Тэгээ хөдөлмөрийн үндэсний сангаас бид нэр түрүү хэлсэн бүх одоо улс төрийн нам, олон нийтийн байгууллага бид нар албан бичиг явуулна нэгд өдөр, хоёр дахь өдөр жагсаа цуглаанаа зохион байгуулна. Мэдээж холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дагуу 50 жагсаа цуглаан байгуулна. Маш одоо боловсон хэлбэрээр соёлтойгоор олон нийтийн дунд судалгаагаар яригадаад байгаа тэр шүүгчнэрт бид нэг албан шаардлага өгнө. Та бүхний тэр компани, тэр бүлэглэлийн шүүгч тэрний одоо бизнесийн бүлэглэлүүд ашиг сонирхлоо гүйцэтгүүлэхийн тулд шүүгч нарыг ашигладаг ийм сүлжээ бий болчиход шүү дээ. Та нар сайн мэдж байгаа түрүүн хаан банкны асуудал гарч ирсэн. Тэр гомдны шүүгч нар гарч ирсэн. За энэ дээр олон юмнууд та нар надаар хэлэлцүүлдэггүй сайн мэдж байгаа. Гэхдээ углуурга нь энэ шүүхийн тогтолцоог болохгүй байгаа юмыг ингээ байлгаад байвал дахиад байгаад л ямар нэгэн байдлаар өөрчилж арай шудрах хүн тавьж иж мафийн бүлэглэлээс үл хараат ард түмнээс хараат уг нь бол одоо хуулиараа бол ард түмний төлөө үйлчилдэг л ийм шүүхийн тогтолцоо ийм парламент байх ёстой. Харамсалтай аль хизээний мафийн төлөө үйлчилдэг мафууд нь хүнээ тавьдаг тэгээд ард түмнээ цөлмдөг нэг ийм л нийгэм болж хуурчаад байна. Энийг өөрчлөх цаг болсон. Одоо залуучууд бид нар хэлэхгүй бол хий хэлэх юм бэ гэсэн ийм л одоо сэтгэл зүрхээр хөдөлмөрийн үндэсний намаас энэхүү жагсаал хөдөлмөрийн үндэсний сангаас энэхүү одоо хэвлэлийн баг хурлыг хийлээ. Ингээд та нарт би холбогдох өөрт олдсон материалуудаа хэвлэлийнхаа мэдээний ард хавсгаж өгсөн байгаа. Үнэхээр бас уншаад энэ шүүх цэц улсын хурал шийдвэр гаргачаад тэр нь хэрэгжихгүй. Айгүй тийм эмгэнэлтэй дүр зураг энэ эрдэнтийн асуудал дээр кейс харагдаад байгаа маа. Тэр энийг л эцэллээ. Үнэхээр одоо тэр аваагүй үнэхээр монголчууд авсан бол монголчууд л авгалтэй. Харж байна. За ингээд бидний ярих зүйл дуслаа. Асуулт байвал хариулъя. Тийм баримт байгаа. Бидний та нарт тараасан 2017 оны 2 сарын 10-нд улсын их хурал 23 дугаар тогтоол гаргасан. Тэр тогтоолоороо сайхан бэлгийн гаргасан шийдвэрийг нэг 9-дөө үгүйсгэсэн гэсэн үг. Тэгээд засгийн газар чиглэл өгөөд 49%-ийг Монгол улсын засгийн газар буюу Монголын төр өөрсдөө авсан гэсэн үг. За засгийн газар төрийн өмчийн хороонд
чиглэл өгөө төрийн өмчийн хороо хуралдаад эрдэнэ төлөвлөрийн төлөөлөл удирдах удирдлагатай холбоотой шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг нь эрдэнэ төлөвлөрийн 49% цаг худалдаж авсан Монголын зэс корпорац шүүхэд нэхэмжил гаргаад за тэгээд захиргааны хэргийн анхан шатны шүүгч хин гэлээ иргэний хэргийн анхан шатны шүүгч уянг болсон баха тий. Та нар гээд тарааж өгсөн байгаа. Уянг гэдэг шүүгч бол энэ шийдвэрийг түтгэлзүүлсэн юм аа. Эннээс болоод энэ бүх нөгөө нэг монголчууд авсан ч юм байхгүй ингээд энэ шийдвэр цацсан байхгүй. Одоо хүртэл Монголын зэс корпорац эрдэнэ төлөвлөрийн удирдлагад ажиллаж байгаа шүү дээ. Юм нь явж байгаа. Айгүй бол 400 сая доллар гэдэг бол эрдэнэ төлөвлөрийн үндсэндээ 49% гэж бод бараг 1-2 жилийн ашиг шүү дээ. Одоо бараг зарлаа нөхөж байгаа бол тэрийг мэдэхгүй байна. Энэ дээр Монгол улсын эдийн засагчид, улс төрчид хоёр үзүүртэй зүү шиг ийм болцсон. Ямар ч юм тодорхой байр суурьгүй. Зарим нь нэг нь худалдаж авч байгаа талд нь ордог, зарим нь засгийн газар улсын хурлын шийдвэрийн талд ордог. Ийм нэг утгагүй байдалтай байгаад байна. Энийг өөрчлөл гэж байна. Яг маркетинг гэдэг нь юу вэ? Гэхдээ ер нь бол Монголын төр маркчаагүй юм бол, олигархчаагүй юм бол, шүүгчнэр олигархчаагүй юм бол ийм шийдвэрүүдийг гаргахгүй. Нэг өсөндөө төр засгийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд мөргөлдөөд байна шүү дээ. Захирагддаг хууль дүрм ерөөсөө байхгүй. Зөвхөн би хэлж байгаа юм биш, та нар бямсунгаа яриаг за маш олон эдийн засагчдын яриаг би бол яг уул уурхайн эдийн засгийн мэргэжилтэй хүн биш. Улс төр судлаач мэргэжилтэй хүн. Тэгэхээр улс төрийн шийдвэрүүд, төрийн захиргааны төрийн шийдвэрүүд хоорондоо дэвсэлдээд гацаанд ороод байна гэдэг чинь энэ хууль шүүхийн засаглалын одоо замхрал бий болчиход шүү дээ. Цаврал бий болчиход шүү дээ гэсэн. Одоо бас нөгөө дахиад нямд оржгоо ярьдгаар нөгөө мухардалд ороод байгаа юм уу? Яагаад байгаа? Бүүм. Ингээд 16 он болно. 20 он болно. Яах юм? Ард түмний өмч мөн ч юм шиг, биш ч юм шиг, хувийн компани авсан ч юм шиг, аваагүй ч юм шиг ингээ хоёрын хооронд гурвын дунд байгаад байх юм уу үгүй юу? Тэр хооронд багш нар цалингаа нэмгий шаардж шít. Эмчнэр цалингаа нэмгий шаардаад шít. Хаанаас нэмэх юм? Өнгөрсөн жилүүдэд бол эрдэнэ төлөвлөрт нуруу дээр үрж ирсэн байхгүй. Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Тэр мөнгөөр сургууль цэцэрлэгийн дулаан захиргаан бүгд тавигддаг. Тэгээ энэ нь хувийн компани мэдлэлд очичоор ийм маргаантай байгаад байхад эсвэл стандарт банкнд байгаад стандарт банкнд ингээд тавьдсан тэгээд одоо яах юм? Ийм бүрхэг юмнууд дээр төр засаг маань яаралтай шийдвэр гаргасан бол шийдвэрийнхаа төлөө яваач гэж байгаа. Тэгээ өнөөгийн төр засгийг шүүмжлэх гэж байгаа. Нөгөө нэг худалдаж авсан гээд байгаа Монголын зэс корпорацийн шүүгт нэхэмжлэл гаргаад ингээд өөхгүй яваад өөрийгөө хамгаалах гад үзээд байдаг. А Монгол улсын засгийн газар их хурл болохоор нэг шийдвэр гаргачаад 100% 49% нь одоо 100% эрдэнэ төлөвлөр ард түмний өмч болчлоо гэсэн мөртлөө араас нь явахгүй шүү дээ. Энэ дээр маш олон юм яригддаг. Эдийн засгийн одоо тийм их мөнгө байхгүй байсан. Тэр мөнгө нь их мапантай, зампантай гэдэг ингээд. Тийм юм бол тэрийг хууль шүүхэн одоо хуулийн байгууллагууд нь тогтоолдоо. Гурдан шуурхай шалгалт хийгээд тогтоох хэрэгтэй шүү дээ. Энэ бол эдийн засгийн гэмт хэрэг байна. Эдийн засгийн гэмт хэрэг монголчуудын мөнгөөр монголчуудын баялагийг нэг хувийн компани авсан асуудал байна ч гэдэг юм уу? Тийм ээ? Нэг тодорхой нэг шийдвэр гарах ёстой шүү дээ. Үр дүгнэлтэнд хүрэх ёстой шүү дээ. А үгүй бол энэ бол зөв байна. Зөв байна. Энэ компани бол маш зөвөр мөнгөө босгоод хууль ёсны дагуу авчижээ. Одоо энэ компанид нь ингээд юугё ч гэдэг юм уу, тийм ээ? Ийм байх ёстой шүү. Тэгэхээр ямар ч тийм юм байхгүй юм байна. А иргэдийн зүгээс бидний зүгээс бол 49% байна уу, 51% байна уу? Ядаж энэ үлдсэн ганц сайлын үнэгээ ард түмэн авч үлдэх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Хаяад шүүгчдийг буруутгах юм. Хуулийнхаа дагуу шийдвэр гаргасан юм шүү. Ард түмний язгуур ирэх ашигаас илүү ямар ч их ашиг байх ёсгүй.
гэж үзэж байгаа. Тийм учраас бид энэ эрдэнтийн асуудал дээр шүүхийн шийдвэр гараад байгаа энэ шүүгч нар ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ шүүгч нарыг өөрчлөө. Өөр шүүгч нар тавь. Ямар нэгэн бүлэглэл та нар бүгдөө л мэдж байгаа ш. Нямд орж байгаа ярьж ирсэн ш. Одоо энэ хин гэдэг шүүгч үлээ. Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлцээний дараагаар ажиллаж исэн гих мэтлэнгээр ингээд яриул зөндөө та нар мэдж байгаа ш. Одоогийн байгаа энэ шүүгч нарын хүүхд түүхийг бүгдийг судлахаар ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар байгаа учраас бид нар ийм шаардлага тавьж байгаа. Хүний нэр хэлээд яах вэ? Ер нь бол сайн дураараа тийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар болж хэрэгтэй юм байна. Эсвэл би энэ хэрэгээс татгалзлаач гэдэг юм уу те? Түр иргэн хоёр маргаатай үед одоо иргэдийн хяналтанд дор нэг шүүгчийг сонгон шалгаруулж томдоод явуулж болно ш. Би энэ дээр дурдсан байгаа ш. Би та нарт өгсөн хэвлэлийг энэ дээр юм байгаа. Тухайлбал Сүхбаатар дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүгч Уянга, Захиргааны эргийн шүүгдэгч юм Батцорг шүүгч, Захиргааны эргийн тагмын тэргүүн шүүгч Батсуур, улсын дээд шүүхийн дарга Зориг над үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт нөлөө үзүүлсэнгүй гэдээ би маш тодорхой дурдсан байна. Энэ асуудалтай холбоотой Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр энэ шүүгчнэр шийдвэр гаргаж байна. Энэ шийдвэрийг гаргаж байгаа шүүгчнэр нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэд би үзэж штэ. Олон нийт тэгж харж байна. Одоо хардах эрхээ эдэлж гин гэсэн үг. Тийм учраас үгээ ээж үзэл бодлоо илэрхийлж энэ хүмүүс шаардлага тавья л гэж. Тодорхой юу? Өөр асуулт байна уу? Шүүгчийн ингэж хөөцөрчөөд байна. Ийм буруу шийдвэр гаргаад байна гэдэг асуудлаар шүүгчийг одоо шүүхийн зөвлөлт ч юм уу гэж хандаж үзсэн үү? Ийм шалгаж, энэ шүүгчийг шалгаж өгөөч гэдэг өөрсдийнх нь шийдвэр гаргасан гэдэг. Бид нэр өөртөө эхлээд жагсаалаа хийгээд энэ шаардлага шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарт бас өөрсөнд нь гардуулах нь шүү дээ. Тэгээ шүүгч нар өөрсдөө нэг юм бодох байлгүй тэртээ дөрвөө бид нар мэдчихэж байгаа шүү дээ өөрсдийгөө. Шүүхийн ерөнхий зөвлөлд гардуулна, улсын дээд шүүхэд гардуулна. Шүүгч нарыг томилдог шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог ч юм уу. Бүхэл одоо субъектүүд нь бид нар ханднаа гэж байгаа. Энд бол том реформ хэрэгтэй байна. Тэгээд өөгч биш булчиргаач биш энэ байдлаасаа болио. Гичнээн их цаг хугацаа өнгөрөвдөө. Одоо үндсэндээ энэ чинь 16 оны 6 сараас хойш 17, 18, 2 жил бараг болчихлоо шүү дээ. Дахиад энэ байдлаараа ингэ явж байгаад дахиад 2 жил болох юм шүү дээ. Ард түмэн бүр мартаж эхэлж шүү дээ. Эрдэнтээс бол маш олон хүмүүс ирж байгаа. Эрдэнтчүүдтэй би бүгднтэй нь холбоотой байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд өргөн хэмжээний жагсаал цуглаан болох болов уу гэж би бодож байгаа. Нэг хэдэн асуудал үүсэж байгаа юм. Хэлээд хичнээн гişүн байгаа. Ямар хэлээд байгаа юм шиг процесс идэв юм байна. Би материал өгсөн байгаа танарт. Тэр материал дээрээс харчих. Дараа одоо телевизээр ярьсгүй нэг бүр нээлттэй. Тэр их маргаатай байгаад байгаа маа. Тэгээ маргаатай байгаад байгаа. Ер нь бол та нар бүгдөө нэрийг мэдж байгаа шүү. Надаар хэлүүлдэггүй мэдж байгаа шүү. Энэ дээр байж байгаа одоо жишээ нь доо гам болд байгаа шүү. Ер нь бол төлөөлөл удирдах зөвлөлийн бүх гишүүд өөрсдийнхөө байр суурийг одоо хангаад ярьсан. Маш олон удаа ярьсан. Надаас илүү бол хэвлэлийнхэн илүү их мэдээлэлтэй байгаа гэж байна. Би надад ийм их зузаан материал байна. Би найз нөхөд интернет
Заавал тэр яриа хэрэгтэй байна уу те? Аль одоо төгтөө юм. Би эхнээс нь бүр бүх тууцын гişүүдийг уншаад өгье. Надаа энд байгаа. Бид одоо төгч. Өөр асуулт. За өөр асуулт байна уу? Нэг юм асууж байна. Заавал. Нөгөө Ямбах гişүүд шүүгчнэрийн нөгөө нэг одоо 5 настай хүүхэд Ааха. Тийм учраас та нар Ямбах гişүүдээ хамтарч ажиллаж шүүгчнэрийг үнээр шалгах шүүгчнэрийг яаж байгаа тийм Ямбах гişүүд ууц үзүү ярьцгүй. Өнөөдрийн байдлаар бид нэр ямар ч их хурлын гишүүн хэн нэгэн хүнтэй уулзаагүй. Би тэр хүмүүсийг харин энэ жагсаалтаа өрөх юм. Одоо энэ Эрдэнэтийн асуудал дээр байр сууриа илэрхийлдэг гишүүд байгаа. Шударгын шүүгчнэрийн реформ дээр Нямбатар гишүүнийг би хамгийн дөрөнд өрнө гэж бодож байна. Бусад гишүүдийн цуглаандаа ирж үзэл бодлоо илэрхийлээсээ Монгол түмэнд зөв мэдээлэл өгөөсөө яг мэдж байгаа хүмүүс нь тийм ээ. Гэс гүйлгээ харч. Би нэг л зүйлийг их гайхаад байгаа. Mongolian Copper Corporation компани бол маш их шуурхай энэ 49-ыг авахын төлөө бүхий л арга чадлаараа тэмцэж байгаа. Тэднийг би буруутгахгүй зөв. Хамгийн гол нь засгийн газар улсын их хурл төрийн өмчийн ороо эргүүлээд сөрөг нэхэмжил гаргаж болно. Эргүүлээд одоо холбогдох арга хэмжээнүүдийг ядаж авч болно доо. Юу ч хийхгүй байгаа байхгүй юу? Тэгээ дахиад одоо хоорондоо хуйлтцсан юм уу? Яагаад чимээгүй байгаад байгаа юм бэ гэдгийг л их гайхаад байгаа. Тэгэхээр энийг л бид нэр гол нь ард түмний сонорт хүргэе. Олон нийтийн хяналтыг нь Эрдэнэтийн асуудал дээр дахин бий болгоё. Энэ л бидний гол зорилго, үр дүн. Би чамд ингээд чи эндээс байгаа. За би уншия. Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөх гишүүдээр гам бол орхон эм Мөнхбаатар нарыг энэ 3 хүн байгаа юм байна. Монголын зис корпорацаас. Төрийг төлөөлөх гишүүдээр засгийн газрын эрх газрын дэд дарга Бямт сүрэн уул уурхай хүнд үйлдвэр яамны төрийн нарийн бичгийн дарга Нандин жаргал сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Дорд Сэм төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Дэмбэрэл цөөнх хувьцаа эзэмшигчдийг төлөөлөх гишүүдээр Гамболд орхон Мөнхбаатар нарыг томилсон гэж басна. Гэхдээ албан тушаалаар нөгөө нэг хүн солигдох юм бол энэ чинь өөрчлөгдөж явдаг шүү дээ. Албан тушаалаараа л ордог байлгүй дээ бодвол. Зарчим нь тийм байх гэж би бодож байна. Эднэрээс сурахгүй байгаа шүүгчдийн Шүүхтэр зарцсан. Тий. Зарцчаад байгаа. Энээс болоод өөгч биш бочирхаач болчиход байгаа байхгүй. Ямар одоо төрийн Хөдөлмөрийн үндэсний сан. Хөдөлмөрийн үндэсний сан гэж байгуулах шүү. Сүхбатын Зоригт Баатар. Хөдөлмөрийн үндэсний сангийн тэргүүн. Эс Зоригт Баатар. Миний утас 88 11 55 66. Намайг ярилцлаганд өрөөл би Бөөн Баяр болно.
Хүрэлцэн ирсэн сэтгүүлчтэй маш баярлалаа. Хэвлэлийн уралд дуслаа. За.